Та бүхэндээ LG брендийн эмнэлгийн шалыг танилцуулъя. LG брендийн эмнэлгийн шал нь байгаль дээлтэй, бат бөх чанартай, орчин үеийн дизайныг агуулсан, мөн хүний биед хортой байж сагуулаагүй, аюулгүй гэдэг уриатайгаар үйлдвэрлэгдэж байна. Эмнэлгийн шаланд хоёр төрлийн шалыг бид санал болгодог. За үүнд нэгдүгээр нь 100% PVC шал буюу илэгдэн илэгдэлтэй нэг өнгөөрөө байдаг PVC шалыг санал болгодог. Энэ шал маань Origin, Space, Unite, All Road, Origin Conductive гэсэн 5 төрөлтэй байдаг. Өөр өөрийн онцлогтой бөгөөд эмнэлгийн өрөө болгонд өөр шаардлагыг хангадаг. Origin Conductive нь цахилгаан соронзон долгионыг эсэргүүцэж бууруулж өгдөг учраас дүрс оншилгооны тасаг, эрентхээ, компьютер онцлогоо, MRI, CT-ийн өрөөнд энэ шалыг сонгож хэрэглэдэг. Химийн урвалд ордоггүй учраас эмнэлгүүдийн дээд давхруудад өвчтний өрөө, за үн цэвэрхэн бутлаас олж ордог хагалгааны өрөө, лабораторийн өрөө зэрэг өрөөнүүдэд энэ 100% PVC шалыг санал болгодог. Эмнэлгийн шалны гол онцлог нь гадаргуу байдаг. Гадаргуу дээрээ нян өсөж өчтдөггүй. Хэд ягаан туяаны хамгаалттай. Мөн цэвэрлэхэд хялбар, химийн урвалд ордоггүй, йодыг эсэргүүцэх чадвартай байх ёстой байдаг байна. За эрүүл мэндийн шал маань non-sleep буюу R9. Энэ нь 6-аас 10 градусын налууд халтралт өгдөггүй. Wear Group T гэдэг нь 10 жилийн хугацаанд илэгдэлт нь хамгийн бага байдаг гэдэг Европын стандарт. Easy Clean UV гэдэг нь хэд ягаан туяанаас хамгаалсан цэвэрлэхэд хялбар. Эмнэлгийн орчин машинаар цэвэрлэхэд хүртэл ямар нэгэн асуудал үүсдэггүй байна. Fluoroscore энэ нь шалнаас ялгардаг агаарт дэгддэг дэгдэмхий органик нэгдлийн агуулмж. Багтай 38 төрлийн дэгдэмхий органик байцыг агаарт ялгаруулдаггүй. Ингэснээрээ ухаан шалыг тавьсан өрөөнд амьдарч ажиллаж байгаа хүмүүс шалнаасаа хортохгүй цэвэр агаараар амьсгалах боломжийг бүрдүүлсэн гэдгийг илтгэдэг сертификат юм а. Мөн байгаль дээлтэй буюу 100% байгальдаа шингэдэг. Энийг мөн ногоон байгууламж дээр 2 оноо өгөх Environmental Product Declaration гэдэг сертификатыг авсан байдаг. Нөхөд байгаасаа эхлүүлээд тухайн хөшлүүлэгч хэрэглэхдэггүй болоод хаягдахдаа байгальд 100% шигдэг гэдгийг илэрхийлдэг. Галт төсвөртэй мөн олон нийтийн газруудад хэрэглэдэг гэдэг ийм сертификат стандартуудыг хангасан байна. Гол онцлог нь бат бөх чанар. Гадаргуу дээрээ зураас үсдэггүй илэгдэлт төсвөртэй. Засвар үйлчилгээ цэвэрлэгээ гэж. Йодын эсрэг үйлчилгээтэй, тусгай pure хамгаалтын гадаргуу бүтэцтэй. Энэ нь арчилгаа шаардлагагүй олон жилийн турш өндөр үр ашигтай байдаг. Эмнэлгийн шалны нэг онцлог нь вакстаж болдоггүй. Вакс өөрөө өвчтөн болон өөрчлөлөгчд хортой нөлөө үзүүлдэг учраас. Тэгвэл энэ шал маань ваксын арчилгаа авахгүйгээр удаан хугацаанд ашиглах боломжтой. За эмнэлгийн шалан дээр хийгдсэн туршилт судалгааны дүнг харуулж байна. Европын стандарт болон Америк нэгдсэн улсын FDA-гээс энэхүү 6 далаатыг агуулгүй байхыг зөвлөдөг. Түүний үр дүн нь non-detected буюу агуулаагүй гэдэг үр дүн гарсан байна. За мөн бактери өсөж өрчихгүй байх ёстой эмнэлэг. Энд 2 төрлийн бактерийг туршсан байна. Нэг нь өтгөнд агуулдаг Escherichia coli гэдэг бактерийг ургуулж утсан. Хоёр дахь нь Staphylococcus aureus буюу энэ нь олон эмэнд дэсвэртэй болоод ирэхээр олон эмэнд дэсвэртэй MRSA гэдэг мутацийг үүсгэдэг. Бөгөөд энэхүү халдвараар маш олон өвчтнүүд, сэхээний өвчтнүүд халдварын хүндрэлээс болж насвах эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ нянгийг бас ургуулж утсан байна. За ингэхэд нян 0.1 буюу маш бага ургалттай гэж гарсан байна. Химийн бодис дэсвэртэй байдлыг эмнэлэгт өргөн хэрэглэгддэг 2 химийн бодисоор туршиж үзсэн. Нэг нь Perx буюу пероксид, нөгөөх нь мөн хүчлийг 10% хүчлийн усамлаар бүтсэн байна. Ингэхэд 0 буюу ямар нэгэн нөлөө үзүүлэггүй гэж гарсан байна. Гэрэлт гандах байдал. Энэ нь 6 буюу гэрэлт гандахгүй гэдэг улаанаар үзүүлсэн хэсэгт наадлын хэсэгт нь сонгосон өнгөмат, харин цаатлын хэсэгт нь гандалт үүсвэл ямар болох вэ гэдэг өнгийг харьцуулж харуулсан байна. Эмнэлэгт каталогтэй, дугуйтай, тэрэгцэртэй хүмүүсийг түрэх асуудал их байдаг. Тэгвэл энэ түргээр түрэх үед шал хулдаасан дээр ямар нэгэн гэмтэл үүсэх үү гэдэг ийм тест байдаг. ISO 4918. Энэ тестээр ямар нэгэн гэмтэл үүсэхгүй гэж гарсан байна. Эмнэлгийн шалны нэг онцлог нь гарнизын ханаар нь босгох хэрэгтэй гэдэг. За ингэж ханаар нь босгоход тусдаа өөрийн бүтэц найрлагатай хулдаас ирдэг байна. Яг шалны хулдаасыг дээш нь ингэж наах үед ямар асуудал гардаг вэ гэвэл хүндийн хүчээрээ уулрах,
доошоо суух гэдэг асуудал гарч ирдэг бол манайх media step-ийг wall буюу ханы хэлбэр нэмгэн за тэгээд хананд наадах зориулттай байдаг учраас удаан хугацаанд ямар нэгэн засвар үйлчлэгээ шаардахгүйгээр эзлэх боломжийг бүрдүүлдэг байх нэ. Эмнэлгийн шаландаа бид 10 жилийн баталгаа өгдөг. Нэгэн хэв шинжийн эмнэлгийн шалнаас гадна бас олон үед шалыг бас эмнэлэх дотор зөвлөдөг. Яа тэгэхээр Монголын нөхцөл шороо чулуу ихтэй, гутлынхаа дор чулуу агуулгад ороод ирдэг хүмүүс. Тэгэхээр яг олон нийтийн хэсэг дээр гадны гуталтай явдаг хэсэг дээр бид нар олон үед давхаргыг зөвлөдгөө. Олон үед давхарга нь өнгөн давхарга нь зузаан батбэхийн давхарга. Энэ зурагдалд үүсдэггүй. За энэ давхарга илэгдэж дуустал принтийн давтаа нөлөө үзүүлдэггүй байх нэ.